Шархадны эмнэлгийн хурц галзуугийн тасагта эмчлүүлж байсан Бямбсүрэн гэгч эмэгтэй уг нь шоронгийн тав байх ёстой хүн. Гэвч сэтгцийн өвчин гэгчим түүнийг Луусангийн шоронд олон жил ял идлэхээс 2-3 чудаа аварсан байгаа юм. Тиймээс хулгай ловер хүн амны хэрэгээр олон жилийн ял сонссон Луусангийн зарим ялтан Бямбсүрэнд ихэд атаархдаг ажээ. Зарим нь бүр 2-3 нялх хүүхэд шарж алсан тэр мөн новшин хүүхэн бидний гар дээр хүрээд ирдэгч болоосаа. Тэгвэл өөрийг нь шарж алах юмсан гэж зандаг аж. Гэвч Бямбсүрэн сэтгцийн өвчнийхөө ач буйнаар хэндэж шарагдахааргүй дархан хамгаалалтанд очсон байгаамаа. Тэр жаахан хүүхдэд хайр нь хүрэхээрээ алмаар санагддаг ажээ. Тэгээд ч энэ хүслээ гүйцэх өөрийнхөө 6 сартай хүүгийн хоолойг огтлон шатааж мөн төрсөн дүүгийнхээ охиныг багал зуурдаж алсан байгаа юм. Бямбсүрэн дунд сургуульд байхдаа онд сурдаг байсан бөгөөд 10 дугаар ангиа төгсөөд ангаахын дээд сургуульд элсэн суралцжээ. Гэвчин суралцж байхдаа нэг өдөр гэв гинтэл сэтгцийн өвчтөй болчихж. Тэр нэг өдөр аавдаа хандаж таныг гадаа Брежнев дарга дуудаад байна гэж хэлсэн байна. Энэ цагаас хойш түүний ухаан санаа орж гардаг болсон бөгөөд цаашлаад нялх хүүхэд алаад шатааж таашаал авдаг гаж дунтай болж хувирсан байна. Иймэрхүү дур зургийг бид Америк кинон дээрээс л олж үзсэн болов. 1990-ад оны дунд үед үйлдсэн түүний жигшүүрт хэргийг шүүхийнхэн тухайн үед маш их нууцалдаг байсан бөгөөд сүүлдээ олон түмэнд сэрэмжлүүлэг болгох үүднээс эл гаргаж эхэлсэн байна. Ингээд нийслэлийн шүүхийн архивт хадгалагдсан буй Бямбсүрэнгийн хавтаст хэрэгээс толилвол түүний шүүх хурал Шархадны галзуугийн эмнэлэгт маш нууц байдалд хуралдсан байна. Шүүгч нар Бямбсүрэнд доорх асуултыг тавьжээ. Чи одоо бидний асууж байгаа асуултуудыг ойлгох уу? Хариулж чадах уу? Ойлгоно. Хариулж чадна. Өөрийгөө товч танилцуулахгүй юу? Манайх Улаанбаатар хотод байдаг. Би 1962 оны 4-р сарын 8-нд төрсөн. Чи ямар хэрэг үйлдснээ мэдэж байна уу? Мэдж байгаа. Би 1992 онд өөрийнхөө төрсөн үр болох 6 сартай хүүгээ цагаан давааны хогон дээр аваачиж хоолойг нь боож алаа шатаачихсан юм. Мөн 1996 оны 8-р сарын 28-нд өөрийн төрсөн дүүгийн охин болох 1 настай хүүхдийг бас алчихсан юм. Чи эдгээр хүүхдүүдийн амь усыг яагаад боснуулах болсон юм? Би хүүхдээ гаргасны дараахан Шархадны эмнэлгийн хурц галзуугийн тасагт хэвдсэн юм. Энэ үед манай гэрийнхэн хүүг маань надад авчирч уулзахгүй байсан. Би хүүгээ маш их санаж шөнө болгон зүүдлээд байв. Удалгүй эмнэлгээс гараад гэртээ очсон. Хүүгээ өрөвдөд байхаар нь гэрээсээ авч гараад алхаж явсаар хог оолсон газар аваачиж байгаад хоолойг нь багал зурдаад алчихсан юм. Хүн чинь хүүхдээ өрөвдөд алддаг юм. Би хүүдээ маш их хайртай. Өрөвдөд хайрлаад байхаар нь алмаар санагдаад алдчих бол санахаа байчих гэж бодсон юм. Чиний хавтаст хэрэгт хүүхдээ морьтой хүнд өргүүлчихсэн. Бас хүүхдээ тэврээд явж байтал морьтой хүн булаага зүгтаачихсан гэсэн мэдүүлгүүд байдаг. Арай чиний хүүхэд амьд байгаа юм биш биз дээ. Үнэхээр би хүүхэдтэй хайр хүрээд байгаар нь алчихсан юм. Тухайн үед ээж аав намайг хүүхдээ алчихсан гэхээр сэргийлэхэд бариад өгч гэж магадгүй гэж бодсон болохоор ингээд хэлчихсэн байхгүй юу? Та нар чинь яасан юм ойлгодоггүй уусвэ. Хүүгийн чинь эцэг одоо хаан байдаг юм. Миний сэтгэл санааны эмгэг өвчин архагшаад ирэх үед аав маань намайг нэг сайн мэргэлдэг хүнд үзүүлсэн юм. Тэр хүн хүүхэд гаргавал эдгэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүүхэдтэй болъё гэж шийдээд гадуур явж байгаад нэг цэрэгтэй тааралдаад миний дүү юм асууя гэтэл хүрээд ирсэн. Эгч нь чамаас хүүхэдтэй болмоор байна. Хоёулаа унтъя гэсэн. Тэр цэрэгч тэгээгээд намайг нэг эвдэрхий байшин руу дагуулж ороод хүчинтчгээд яваад өгсөн. Миний хүүхэд бол тэр цэрэгийн хүүхэд. Одоо тэр цэрэг хаан байдгийг би мэдэхгүй. Хоёр дахь хүүхдийн амийг яагаад хөнөх болов? Талигач охин чиний төрсөн дүүгийн хүүхэд гэсэн байхаа. Тийм. Дүүгийнхээ охиныг би мөн л Шархадны эмнэлэгт байхдаа маш их санаж зүүдэлдэг байсан. Удалгүй мөн л эмнэлгээс гарч гэртээ ирсэн юм. Тэгэхэд манай дүү нөхөртөөгөө манад байдаг бай.
Манай дүүгийн нөхөр арх уухаараа маш их агсам зантай. Хүүхдийг нь алдгийн өмнөх шөнө дүүгийн нөхөр мөн л согтуу ирээд агсам тавиад байхаар нь би охиныг нь өвөртөлж унтсан юм. Шөнө нойр хүрэхгүй байсан. Надад ерөөсөө аав нь охиноо алчих юм шиг санагдахаар нь би өрсөж алах хэрэгтэй гэж бодсон. Өглөө нь би тэднийг ажилдаа явсан хойгоор дүүгийнхээ охиныг алхаар авч гарсан. Гарах гэтэл ээж явуулахгүй байсан. Чамайг хүүхэд авч гарвал цагдаад хэлнэ гэж намайг айлгсан. Би цагдаагаас төрүүлээд заавал энэ хүүхдийг алах ёстой гэж бодоод ээжтэйгээ ноцолдоод гарч зүгтэж явсаар нэг газар очиод дүүгийнхээ охины хоолойг багалзуурдаад алчихсан. Тэгээд дараа шатаачихсан. Хүүхэд авсны дараа шатаах надад их гоё байдаг. Хиншин үнэртэд нэг л сонин. Чи яах гэж бага насны хүүхэд алддаг юм. Би тэднийг зовлон үзэхгүй гэж айсандаа өрөвдөж хайрлаад алчихдаг юм. Тэгээд ч зовлон үзэж байхаар өвчгсөн дээр штэ. Бас тэд нарыг алсны дараа санад зүүдлэхэ байждаг. Одоо чи хэнийг нэлэх хүүхдийг санаж зүүдэлдэггүй. Үгүй. Чи өвчнөөрөө далимдуулаад байгаа юм биш биз? Үгүй. Чи өөрийгөө буруу хэрэг хийлээ гэж бодож байна уу? Тийм. Чи өөр нь шоронд орж үзсэн үү? Үгүй. Хэд хоног суугаа биздээ. Тэр чи шороо юм уу? Тэд чинь 72 цаг суусан юм байна. Чи шүүхэд хандаж юу хэлмээр байна? Би одоо маш их хаширлаа. Намайг нэмлэгээс гаргаад өгөхгүй юу? Гэрээ их санаж. Одоо дахиж ийм хэрэг үйлдэхгүй. Надад албадан эмчилгээ багахан хугацаагаар өгөөч хэмээч. Түүнийг эмчилж байсан эмч өгүүлэхтэй. Бямс сүрэнд тохиолдсон сэтгэл мэдрэлийн энэ өвчин бол ховор дох яолддог өвчин. Энэ өвчин эдгэх нь бага. Өвчин нь зарим үедээ маш хурц илэрдэг. Энэ үедээ өвчтөн юу хийж байгаагаа мэддэггүй. Түүний дээр хүйлдлүүд өөрт нь бол ердийн зүйл. Нэг үгээр хэлбэл хүний ам бүрлгэж байна гэдэг өвчтний хувьд жирийн үзэгдэл. Төөнд баярлаж гомдох, сэтгэл хөдлөх, эрүүл хүнтэй адилаар сэтгэх зүйлийн аль аль нь байхгүй. Тэгээд ч энэ хүн сэтгэл мэдрэлийн эмгэгтэй түүний ярьж буй ярианаас харагдаж байна. Энэ юу гэвэл бямбсүрэн тэдгээр хүүхдүүдийг хайрлаж өрөвдөх тусам алах хүсэл төрж байгаа нь энэ өвчний илэрэл юм аа. Ер нь бямбсүрэн засан хүмүүжүүлэх хорих газар ял идлэх боломжгүй. Сэтгцийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай хэмээжээ. Эцэст нь шүүх хурал эцсийн шийдвэр гаргаж бямбсүрэн сэтгэл мэдрэлийн эмнэлгийн хуулийн тасагт албадан эмчлүүлэх тогтоол гаргасан байна. Хорвоо дэлхийд 36 наслахта мөө бүхнийг өөртөө шингээсэн бузар эрийг самдангийн мөнх тогоо гинэ. Тэр Монгол улсын эрүүгийн хуулийн 123-ийн 2, 112-ийн 3, 106-гийн 2-д заасан гэмт хэрэгүүдийг үйлдэжээ. Хүн төрхөө алдсан мань итгэхэд баггүй хугацаанд баригдахгүй ял завшиж явсан байна. 13 настай цээ охин ахынхаа хүүхдийг харахаар гэрт нь очсон бөгөөд өд болж байх үед хаалганых нь хонх дуугарсан байна. Хаалгаа он ойлготол нэг танихгүй ах орж ирээд "Танах мебель ор авах айл мөн үү?" гэж асуухад охин "Биш манай хор авахгүй" гэж танихгүй ах эргэж гарах гэснээ болж "Танайд чамаас өөр хүн байна уу?" гэж асууж. Цээ охин тухайн үед юу ч бодод саналгүй. Надаас өөр хүн байхгүй гэж хариулж гэн алдсан байна. Энэ үгийг сонсоод мөнөөхөр яах ихийн зургүй түүнийг хойш нь хүчтэй түлхэж хаалгыг нь дотроос нь дүгжжээ. Охин гинцэндээ сая л ойлгосон бололтой мэг шүүлэн уйлж гарав. Мөнх тогоо түүн рүү ууртай ширүүн харж "Танайд мөнгө байна уу? Алив хурдан гаргатар. Тэгэхгүй бол чамайг ална шүү" гэж зандрангуй хэлэхэд цээ охин мөнгө байхгүй гэж айн чичирсэн хоолойгоор арай ядан дуугарчээ. Тэгтэл мөнх тогоо "Мөнгө байхгүй бол чи өмдөө тайлгээд охиныг диван дээр тэрвэрч аваад чин хэвтүүлээд дотоожийг нь тайлж чулуудаад шууд л хүчинтсэн байна. Хутга барьсан тэр аимшигт ирийн гараас охин хаашаа гарах билээ. Хүчиндэгч ир гарч явах гиснэ охин дээр эргэж ирж "Дахин нэг тэгье" гээд охиныг дахиад хүчрхийлжээ. Охины бэлэг эргэтнээс цус нилээд гарч диваныг нь бохирдуулж тэр бузар итгэдийг дөнгөж гарч явсны дараа охин айлынхаа хоёр чимэгтэйд болсон явдлаа ярьж цонхоор тэр хүнийг зааж өгчээ. Хүчиндэгч итгэхэд нэг хүнтэй
Диван өргөчгсөн согтуу бололтой явж байгааг тэд харж биеийнх нь байдал зүс царайг нь ажиглаж амжсан байна. Тэгээд цагдаа дууттад манер аль хэдийн зугтаж амжижээ. Орой игч нь ажилласаа ирж зээ охиныг тэр дор нэмлэгт аваачиж үзүүлсэн байна. Тус эмнэлгийн 162 тоотой актанд хохирогч нь бэлгийн боожилт олоогүй. Бэлгийн охин хальс урагдaltaй заг хүйтэн өвчтэй гэж тодорхойлжээ. Юу ч хийхээс ийхэ байсан мөнх тогоо айлын хаалга цоожийг эвдэн орж хулгай хийхдээ гарчсан этгээд байж. Тэр бяцхан охиныг хүчээр хийлснийхээ дараа эргэн дээгийн гэрийн цоожийг эвдэн хоёр нүдний дуран 14 метр торг зэрэг 8 төрлийн 500 мянган төгрөгийн эд зүйлс хулгайлжээ. Үүний дараа эргэн уугийн гэрийн хаалгыг эвдэж ороод хевс, савхин, гүрдэг, магнитофон зэрэг 300 гаруй мянган төгрөгийн эд зүйл хулгайлж түүнийг зарж борлуулж дөнгөсөн байна. Гэвч энэ явдлаас хойш 3 хоногийн дараа мөнх тогоо цаг даагийнханд баригдсан бөгөөд түүнийг анх хулгайн хэрэгээр байцаажээ. Тэгтэл явцын дунд хохирогч охин зээ болон гэрч нарын гаргаж өгсөн ам зурагтай түүний байдал төрх тохироод байсан тул цаг даагийнхан мөнх тогоог тэдэнтэй нүүрэлдүүлж. Ингээд 2 удаагийн хулгайн хэрэг дээр хүчингийн хэрэг нэмэгдхэн тэр. Түүнийг эдгээр хэрэгүүдэд байцаагдаж байх үед өмнө нь үйлдсэн нэг хэрэг бас сөхөгдөжээ. Муу хүнийг ухаж түнхөөд байвал элдв янзын юм гарч ирээд л байх бололт. Мөнх тогоо төрсөн эгчийнхээ 9 настай гээгч охиныг айлган сүрдүүлж хүчинддэг байж. Зүгээр ч үгүй бас бузар өвчнө халтаагаад авсан байгаа юм. Тэр гээ охиныг байнгын дарамтанд байлгаж хүчинтгийн хажуугаар зодож дээрлэгдэг байсан бөгөөд шүүх эмнэлгийн актанд хохирогчийн охин хальсан гэмтэлтэй. Энэ нь ямар нэгэн гадны зүйлээс үүссэн байх бөгөөд заг хүйтэн өвчтэй баруун цавны орчим хүнд гэмтэл учруулсан байна хэмээжээ. Уг гэмтлийг асууж шалгаж үзтэл мөнх тогоо өшгөлсөн болох нь тогтогдсон байна. Шүүх хуралд хохирогч цэгийн хууль ёсны төлөөлөгч бадам цэцэг мэдүүлэхтэй. Миний дүү намайг орой ажиллаас иртэл нэг ах хутга тулгаж байгаад намайг 2 удаа хүчинтсэн. Тэр ахаас арх үнэртэж исэн. Түүнийг хажуугийн айлын 2 ихчтэй харахад гонцгой царайтай, өндөр дуу нуруутай, туранхай ноосон цамц бүсэлсэн хүн байсан гэж хэлсэн. Ам зургийг нь олон хүний зурган дунд тавьж байгаад таниулах ажил хийхэд дүү маань тэр хүнийг шууд л энэ хүн мөн байна гэж заасан. Үүний дараа түүнтэй нүүрэлдэх ажиллагаа явуулсан. Бид ч яах вэ дүүг нь алаагүй учраас за яах вэ гэдэл мөрдөн байцаалтын хэдэн сарын хугацааг өнгөрөөлөө. Гэвч дүү маань томрох тусам сэтгэл санааны гүн хямралд орж улам хэцүү болж байна. Хэмээжээ. Харин мөнх тогоод хүчинд үйлсэн гээ охины ээж буюу мөнх тогоогийн төрсөн эгч тэс өөр мэдүүлэг өгчээ. Тэрээр би 2 ихэр охин төрүүлсэн юм. Түүний нэг нь гээ. Манай хүүхдүүд мөнх тогоог тогоох гэж авгаалдаг. Мөнх тогоо дүү нартаа гар хүрч зоддог байсан. Миний дүү мөнх тогоо охиныг минь хүчиндэг үндэсгүй. Манай хуучин нөхөр аюур зан юу ч хийхээс буцахгүй хүн. Тэр хүн амны хэрэгээр 25 жилийн ял аваад шоронд явсан. Аюур зан охинтой минь хавцсан байх. Энэ хэрэг мөнх тогоод ямар ч хамаагүй. Гэх зэрэгээр бузар эмчин төрсөн охиноо хүчиндүүлчихэд дүүгээ илт өмгөөлжээ. Нэгэнт хүн амны хэрэгээр 25 жилийн ял шийдгүүлээд явсан хүнийг хохирогч эмэгтэй юу ч гэж хэлж болох байх. Гагцхүү. Төрсөн дүүгээ хаацаалж хамгаалж байгаа нь элт мэдэгдэж байсныг улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч болон шүүгч нар бүгд анзаарчээ. Муу бүхэн шүглсэн бузар эрийг уг нь ингэж хамгаалах утгагүй юм. Гэвч төрсөн эгч нь нэгд хүлээн зөвшөөрөөгүй. Тул гээ охины хүчээр хийлсэн явдлыг шүүгч нар зөнд нөргсөн байна. Харин насанд хүрээгүй цээ охины хүчинтсэн нь бүрэн батлагдсан тул түүнийг хэвээр нь үлдээж арьсангны өвчин халдаасан хулгай хийсэн зэргийг нь хамтдгаад савдангийн мөнх тогоод 10 жилийн ял оноож уг ялыг чанга дэглэмтэй 20 ангид эдлүүлэхээр шийдвэрлсэн байна. Бүдүү нар мандах гихч цуутаяр одоогоос олон жилийн өмнө авдрантын онцгойд ял эдэлж байхдаа бусдын гарт хэрцгийгээр ал улсан билээ. Харин энд өгүүлэх чулууны Содбаатар гихч хянагч бүдүү нар мандахыг Майнтын шоронд ял эдэлж байх үед тархийг нь хаг цогсноор овгор ялтнуудын занаанд орж хэдэн жилийн турш үйл тамаа үтсэн байна. Ёр нь бүдүү нар мандах хянагч нарын үгэнд ордоггүй
Тэр хэрээр ажилд гардаггүй. Ээхэн хөшүүн хойрог этгээд байж. Харин чулууны Содбаатар Майнтын шоронд шилжиж ирүүтээ түүнийг журманд оруулахар шийджээ. Тэр нар мантахад хандаж "Эрхэм ялтангүй. Та ажилдаа гарна байгаа" гэхэд цаатах нь "Юу гинэ? Намайг ажилд гаргадаг чи хин юм бэ? Шинээр ирсэн чи байтугай. 10-20 жил ажиллаж байгаа архаг хянагч намайг ажилд гаргаж чаддаггүй юм. Барагтайхан байгаарай муу гөлөг минь" гэж хэгж үргэж. Тэгтэл Содбаатар өмнөө байсан шурга модыг шүүрч аваад бүдүүн нар мантахын тархин дундуур буулгаж өргөжээ. Мөнөөх нэр цуутай хүчтэй ир маань муухай бархираад л хөсөр унсан байгаа юм. Бүдүүн нар мандах ингэж зодуулсан нь Майнтын шорондоо л ёстой нөгөө 90-100-ны дуйлян гэгч нь болсон бөгөөд хоригдол болгоно л. Нөгөө нар мандахч нь зодуулчихсан. Амар байгаа биз. Гэх зэргээр шивэр авир хийж байсан гэдгээ. Содбаатар түүнийг шургаа модоор цохиж унгасныхаа дараа заамдаж аваад нүүр ам руу гал ботортол хэд хэдэн удаа цохиж нам хэвтүүлсэн байна. Нар мандахын толгооноос ухаан ягаан цус олгойтоход хоригдлууд айж сандран эмч дуудын эмнэлэгт үзүүлэх гэхэд Содбаатар "Бэтги дэми юм яриад бай. Энэ явдал та нарт хамаагүй. Дууга ажиллаа хийцгээ" гэж сандарчээ. Гэвч хэдхэн хормын дараа нар мандах эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн байна. Үүнээс болж Содбаатар ямар нэгэн ял зэмэнд унаагүй бөгөөд харин ч бүр овгор ялтныг журманд оруулсан гэдгээр нэг хэсэгтээ манджээ. Бүдүүн нар мандах эмнэлгээс гарч ирээд бас мөчөөгөө өгсөнгүй. Тэрээр Содбаатар руу муухай харж "Чи өөрийгөө үхсэн гэж бодоорой" гэж зансан байна. Содбаатар түүнийг дахиад зодох гэснээ нэг гараараа нөгөө гараа бариад өнгөрчээ. Тэгтэл 2-3 хоногийн дараа бүдүүн нар мандахын цэнгэлсэн ноход Содбаатар руу архирхан тэр. Нар мандахын хатгаас болох нэг мо доожоогүй ялтан хянагч Содбаатарын өмнөөс гев гинтл хэгжүүрхэд эхэлсэн байна. Тэрээр "Мо шинэлийн гол минь. Чи овоо юм бол наад буугаараа намайг буудчихаач. Хэрв намайг буудаж чадахгүй бол эхийнхээ бүксийг долоо. Эцгийнхээ боожгоо хөх" гэх зэргээр хор шарыг нь хөдөлгөж. Тиймээс хинт ч доромжлуулаад байдаггүй. Тэр дундаа ялтанд доромжлуулах үнэн дургүй. Содбаатар буугаа сумлаад мөнөөх ялтны хөл рүү буудаж өргөсөн байна. Ингээд тэр онцгийн шаардлага гараагүй байхад хүн буудсан гэх хэрэгээр мөрдөнд орсон байна. Нэрэж нэг муу хоригдл буудчихаач гэж бассны төлөө буудаж л байдаг. Үүгээрээ Содбаатар буруутсан бөгөөд хэрвээ аргагүй хамгаалалт хэтрүүлээд буудчихсан бол мөрдөнд орлгүй захиргааны арга хэмжээ авахул аадал өнгөрөх байж. Үүнийг шорон аргад гаршсан бүдүүн нар мандахч тооцоолсон хэрэг. Содбаатарыг мөрдөнд хоригдоод байх үед бүдүүн нар мандах зарим нэг дотн хянагчтай хандан Содбаатар новшид шоронгийн зах цухаас үзүүлчих хэрэгтэй. Цаашдаа яаж явахыг нь миний гал хамууд шийдэн биз гэж хэлж байжээ. Төдөлгүй Содбаатарын шүүх хурал болох үед нар мандах түүн рүү дөхөж очиод "Би чамайг өхүүлж баярлуулахгүй. Гэхдээ үхтлээс нэг алхам зайд тарчлаа" гэж зансан гэдэг. Содбаатар энэ хэрэгтэй жил 6 сарын ял авчээ. Цагдаа болон хорхийн хянагч нар жил 6 сарын хорих ял авсан Содбаатарт ихэд нааштай ханддаг байсан ч хоригдлуу түүнийг шоглож гээд байдаг байж. Жишээлбэл хажуугаар нь зөрөгтөө хоол цайг нь түлхэж асгачаад уучлаарай хамаа. Яах гэж хүний мөр дээр тавьсан юм бэ гэдэг байжээ. Нэг удаа гуайлан очиж байхдаа түүнийг голд нь оруулаад 1-2 гэж өргөж байснаа гэнэт зайлцгааж Содбаатарыг золтой ойл цааш нь харуулчихсангүй. Үүний хажуугаар сэтгэл зүйн дайралт байнга хийдэг байжээ. Солгоо Эрдэнэбат гихч хоригдол түүнд ихэд саймширч хаанаас ч олсон юм бэ? Эхнэрийнх нь зургийг үзүүлээд "Би энэ хүүхэнтэй явуулдаж байгаа. Чи надад захиа бичээд өгчих" гэж өдөх жишээт. Ер нь өөдсөн хоригдлуудаас янз бүрийн өдөө хадгалга их гардаг байж л дээ. Мөн нэг удаа Содбаатарыг унтаж байх үед оронд нь баастай гэлгарууд хийчгээд бөөн бужигнаан үүсгэсэн байгаа юм. Тус шоронд хулгайчууд Содбаатарыг ихэд дарамтлаад байсан учраас тэрээр хорхийн удирдлагад өргөдөл бичиж колоно солих тухай гуйжээ. Төд удалгүй өргөдлийн хариу ирж манерийг амгалангийн хорих анги руу шилжүүлсэн байна. Түүнийг тус хориход ирэхээс өмнө бүдүүн нар мандах
Тентхийн овгор хулгайчуудад загтал бичиж Содбаатрыг өөд гаргахгүй байхыг хичээнгүйлэг хүссэн байгаа юм. Тус хорхийн овгорууд ч аль ч шоронд босоо эрийн тархийг хаг зогсон Термо хэнэгчийг амтан болгоно гэж ярьцгааж. Ингээд хэд хоногийн дараа Содбаатрыг амгалангийн хорих ангид ачигдж ирэхэд хоригдлууд нэг л хүйтэн хөндийг харьцаж эхэлсэн байна. Нэг өдөр бөөсөндөө баригдах шахсан нэг нинжа түүний гутлыг авах гэж дайрчээ. Содбаатар өгөхгүй гэтэл нөгөө нинжа шалны мод шиг хөлөөрөө төмсөг рүү нүшиглөөд авсан байна. Тэгмэгц Содбаатрын уур дүрсгийч. Чи байтугай халахын овгор бүдүү нар мандах гихч новшоос ч айгаагүй юм шүү. Гээд толгоор нь ганцхан зөхөж орхитол мөнөөх нинжа ухаан алдаад унчихч. Үүнээс болж мань нинжа эргүү өвчтөй болж хувирсан байна. Харин Содбаатар хүн өрөөл татуу болгосон хэрэгт унаж 5 жилийн ял нэмүүлээд Багнуурын чангад очижээ. Энэ үед нар мандахын захиас тентхийн овгор хулгайчуудад очижчихсан байж. Содбаатар нилээд гүжирмэг 90 гаруй килограмм жинтэй биеийн хөгжил сайтай тул даал овгор ялтнуудын залхаан цээрлүүлэлтийг тисч гарчээ. Түүнээс өөр хүн байсан бол аль хэдийн тураалд ороод чадхих байсан биз. Содбаатрыг Багнуурын шоронд ирэхэд нах яамны сургууль хамт төгссөн найз нь хянагчаар ажиллаж байсан тул манер нэлээд өөдрөг байх болж. Гэтэл гай болж түүний хутгийг нэг хулгайч хулгайлж аваад унтаж байхад сүрэн хорлоо гихч хоригдлыг хутгалж орхисон байна. Хоригдлууд шууд Содбаатар руу дайрч. Сүрэн хорлоог Содбаатар хутгалж алахыг завдсан. Худлаа гэвэл түүний хутга энэ байна гэж гүрдэжээ. Олон хоригдлын гүрдэлт тун үнэмшилтэй болсон тул манер дэглэм дээшилж онцгой дэглэмийн шорон руу ачигдахаар болж. Харин энэ үед майнтын шоронгоос бүдүү нар мандах хоёр хэнэгчийн хамт түүн дээр давхин ирж аргагүй л хүн чанар гаргасан байгаа юм. Тэр Содбаатарт хандаж. За одоо болох уу та? Чи онцгой дэглэмийн шоронд очих юм бол тисэхгүй. Эндээ байж байгаад үлдсэн ялаа идлээд гарахыг бод. Хоригдл хутгалсан хэргийг чинь манай хамуу даргална. Тэд чамайг одоо дахиж гүтгэхгүй. Үнэн зөвөр мэдүүлэг өгнө. Ингээд чи бид хоёрын өс хонзон дууслаа. Гэж хэлээд нэг шил арх хувааж угаад салцгаасан байна. Үүгээрээ бүдүү нар мандах аль шоронгийн хянагч нарын дунд их ээхэн нэр хүнд олж авсан бөгөөд тэдэнд хоншортой хулгайч гэж хүндлэгдэх болжээ. Гэвч мөнөх хоншортой хулгайч нь нэг л өдөр бусдын гарт хэрцгийгээр алагдах тавилантай байж. Өөдөө хайсан жолоо өөрийн толгой дээр гихчээр ядарсан нинжа нараар хадгаас хийдэг байсан өөрийнх нь үйлдэлийг нэг ус хонзонтой хулгайч өөр дээр нь хэрэгжүүлсэн байгаа юм. Ер нь хатгаасны хоригдлууд ямар ч овгор ялтнаас илүү аюултай байдаг бөгөөд халахын шоронгийн атмаанууд хатгаасны ялтнуудын гарт амь үргэцэн нь олонтоо.